Тэр залуутай анх би 2019 оны сүүлээр танилцсан. Нэг найзынхаа төрсөн өдөр дээр уригдаж очиод тэгээд тэр залуутай тэнд бол ер нь танилцаад анх нүдэн туссан. Харахад бол нэг тийм шууд нүдэн тусахаар царилэг залуу бол байгаагүй. Гэхдээ айгүй нүдэн дулаахан гоё нэмсгэлдэг. Тэгээд ийм хөрхөн буржгар өстэй. Тэгээд айгүй гоё нэмсгэлдэг залуу байсан. Тэгэл тэрэнд нь анх татагдаад танилцчихсан. Төрсөн өдрийн дараа намайг манай гэрлөө хөргөж өгсөн. Бид хоёр тэрнээс хойш харьцаж эхэлсэн. За тэгээ яг тэрний дараахан ковид гараад тэгээд ер нь бол хоёр тал ингээ карантинлэгдсэн. Тэгээ ер нь бол хөвчлэн дандаа фэйсбүүкээр чатлаад эсвэл инстаграмаар чатлаад тэгжэл ер нь бол анх тотносон. Айгүй хөрхөн романтик байсан. Тэгэл хаяада цагдаа нараас гэр бүлийнхнаасаа нууцаар ингэж оройдоо шөндөө ч юм уу би биенийх рүү ингэж гарч уулзаал. Тэгэл манай балконоор ингэж гарч ирээл надад ингэж янз бүрийн чихэр шоколад ч юм уу амттай зүйл идмээрээ ингэж хөргөж ирж авчирч өгөөл. За тэгэл удахгүй хичээл орсон, локдаун дуусаал, карантин дуусаал. Тэгээд нэг удаа намайг яг уурлуулсан юм аа. Яг юунаас олсон нь би санахгүй байна. Гэтэ намайг нэг уурлуулад тэгээд би тоглоомоор за чи надад ингээд өргөдөл бичээд гарын хэсэг зураад ингээд өөрийнхөө гарын хэсэг зураад аваад ирээ. Тэгвэл би бодолцож үзьегээд явуулсан чинь ингээд оройн намайг ингээд сургуулаасаа хурлаа тараад дуусаа гараад ирсэн чинь найзуудаараа ингээд бүгднийг ингээд ардаа зөксөөгөөд тэгээд ингээд цаасан дээр намайг уучлаарай гэд ингээд бичсэн. Ингээд хоёр том бомбрууш бариад тэгээд надад ингээд уучлаарай гэд ингээд бэлгэлээд тэгээд анх намайг миний найзхан болооч гэж гуйж исэн. За тэгээд ер нь бол тэр бол миний хамгийн яг толгой дотор ингээд дотн байдаг мөчүүдийн маань ер нь бол нэг. За тэгээд бид хоёр нэлээд удаа хамт 2 3 4 сар хамт байсан. Хамтдаа аялал зугаалгаар явсан. Тэгэл найзуудтай ч гэсэн би ер нь бол нэлээд хөрхөн дотн байсан. За тэгээд тэрний дараа нэг эвгүй юм тохиолдсон л доо. Тэр нь болохоор манай тэр залуу болохоор цэргийн хүн байсан. Гэр бүлийнх нь бүгдээрээ цэргийн хүн байсан. Японд руу 5 жилийн хугацаатаагаар цэргийн албанд явах оролцсон. Гэхдээ дундуур нь ирж очихоор. Тэгээд ер нь бол би өөрөө ингээ эвлэрээд за ингээл холын харилцааг бүтээх гэж үзнэ. Энэ залуу бол сайн залуу. Би энэ хүнд ингээд сайн юм чинь хүлээж чадах байхаа гэд ингээд өөртөө ингээд аягүй ихтэйгээр хүлээнэ гэж бодчихсон байсан. Гэсэн боловч хэд хоногийн дараа тэр хүн маань ингээд намайг фэйсбүүкээр, инстаграмаар ингээд утасны дуугаар ингээд бүгднийг блоклоод намайг ингээд бүр анцсан байсан. Тэгээ би ингээд гайхаад ч одоо ямар сони юм бэ гэд бүр ингээд үнэхээр шоконд орсон. Тэгээд тэр хүнээс ингээд ер нь бол холбоо тасарсан л та. Яг тэрнээс бараг сарын дараа хаа би ингээд гэртээ сошиал ухаад байжсэн чинь надад зинлигээр реквест ирсэн. Тэгээ би ингээ гайхаад чи одоо хэн байдаг лээ гэж бодоод ингээ харсан чинь тэр залуу байсан. Тэгээд би ингээд локейшнийг байршлыг харсан чинь тэр залуу Монголд байсан. Тэгээ би ингээ гайхаад найз руу залгаад хүүе юу вэ чинь явцсан гээгүй юм уу ирсэн юм уу гэд асуусан чинь үгүй харин намайг ингээ хэлчих гээдсэн юм аа. Би тэд харин цаадах чинь жоохон толгой нэргээд жоохон тэгээ чамайг санаад ингээ баригдчихлаа яана уучлаарай гэд тэгж хэлсэн. Тэгэл би тэр үед нь бүр үнэхээр уур хураал тэгэл за одоо болтоо. Тэгэл болсон доо.